Заасан байцгаана уу? За юуны өмнө одоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа бүх сонсогч нартаа маш их баярлалаа. За тэгээд маш чухал сэдвээр асууж байна. За энэ сэдв болохоор миний нөгөө байнгын яриад байдаг сэдвийн нэг чухал асуудал байдаг. Яагаад тэгэхээр одоо хүн одоо аж аргалтай эрүүлийн тайван сайхан амьдрах хамгийн гол үндэс нь хүн тэмдэглэж байгаа ялангуяа тань ижлээс хамгийн одоо шалтгаалдаг зүйл гэдэг бүх хүмүүс мэддэг. Гэвч яг бодит байдал дээр тэр зүйлийг ойлгоогүйгээсээ болоод хамгийн их стресс дарамт авдаг, хамгийн их ойлголцохгүй, хамгийн хэцүү болдог юм хүн болж хувираад идэг. Тэгэхээр ингээд хинэ Сайн байна уу? Иш заяа сугийн заяа мэдчилж байна. Өнөөдрийн бичлэгтээ гэр бүл сэтгэл судлаач мөнхцэн хичээг урьж оролцуулж байна. Бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа танд баярлалаа. За ингээ 27 жилийн турш тасралтгүй одоо гэр бүлийн сайн сайхны төлөө альсаар ирсэн хүн байгаа. За ингээд эхний асуултаа асууя. Нэгдүгээрт хань ижлээ хэрхэн зөв сонгох вэ? тэгэхээр ингээд хинэ яг хэрхэн зөв сонгох талаар энэ зөвхөн өнөөдрийн ойлголттой өнөөдөр яригдж байгаа сэдв биш. Энийг бүр анх дээр үеэс эхлээл гэр бүл одоо хотын амьдрал гэсэн үеэс эхлээл ханаа хэрхэн яаж зөв сонгох уу гэдэг хүн төрөлхтний мөнхийн сэдв, мөнхийн хүсэл олж ирсэн байгаа. Тэгэхээр ингээд ус үндэстэн болгоно ханаа яаж зөв сонгох талаар өөрөн гэсэн арга барилтай өөрөө хөвгтөд зааж сургаж ирсэн ийм уламжлал байдаг. Харгасалтай нөгөө хүний эрхчлөө арчлал гэсэн нэрээр дор энэ асуудал бол миний асуудал учраас өөр хэнийг нь оролцох шаардлагагүй гэдэг үүднээс өнгөцгөн хэлснээс болоод тийм одоо би сэтгэл зүй харьцааны үндэс жоох асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр ер нь бол хинээ сонгох хоёр арга байдаг гэж ойлгож байна. Нэг нь болохоор уламжлалт ойлголт буюу дээр үед бол эцэг эхийн оролцоотойгоор хинээ сонгодог гэсэн. Яг л нөгөө эцэг эхчүүд хүүхдээ ингээд зөв сайхан аж аргалтай амьдрах хамгийн чухал зүйл нь бага наснаасаа илүү тэгээд нөгөө одоо бие дагаад өөр хүн дээр очиж байгаа хүүхэд нь одоо гэрлээд өөрөнгө гэсэн амьдралаа үүсгэдэг. Тэр үед нь тэр сонгосон амьтайгаа сайхан амьдарч гин үү, хэцүүхэн амьдарч гин үү гэдэг нь зөвхөн нөгөө эцэгхийн сэтгэл одоо ингээд нөлөөлдөг учраас эцэгүүд нөгөө хүүхдийнхаа энэ ханаа сонгох үйл ажиллагаанд оролцдог гэсэн. Монголчуудын үед яадаг гэсэн тэр бүр багаас нь сүү тавьдаг. Тэгээ багаас нь одоо яг ямар хүнтэй суух үгдийг зааж эхэлдэг. Ийм уламжлалт талууд байсан. Тэгээ мэдээж сүр талууд нь ярьж байна одоо эд хөрөнгийг хараад юм уу, нэр төрийг хараад баяа айлын хүнтэй суулгах ийм сүрг асуудал байж байгаа хүүхдийн нөгөө хайр сэтгэлийг ойлгохгүйгээр. Гэтэл эрэг талаас нь бол яаж миний хүүхд эрүүл сайхан амгалан амьдрах вэ гэдэг үүднээс багаас нь сүү тавиад сүү тавьж явах үедээ эцэг эхчүүд нь ажигладаг байсан. Өнөөдөр ивент дэлгэгчтэй танилцуулъя. Япон нүдний тусгаалга онлайн шоп. Та Facebook хаягаар нь ороод өөрийнхөө дуртай бүтээгдэхүүнийг сонгоод захиалаад хөргүүлээд авч болно. Япон нүдний тусгаалга онлайн шопын хамт олонтой баярлалаа. Нөгөө нэг талын эцэгчүүд нь ч бас тийм миний ирээдүйн хүргэнийг ирээдүйн бэрийг зөв хүмүүжлээрээ зөв сайн эмэгтэй эхнэр бол эмэгтэй өхөр болох эрэгтэй хүн болох ингээд тусад дэмжиж яваар гэж өөр одоо эцэгчүүд нь заадаг өөрсдөө ч гэсэн оролцдог хэлдэг байсан. За дараагийн нэгэнт ингээд спринт хүрсэн байна хүүхд маань гэрлэх өсөн хөвчтэй гэсэн тохиолдолд хүүхдийн хайр сэтгэлийг үзлээд цаад нөгөө гэрлэж байгаа хүнийг ажигладаг цаанцдаг тийм байдлаар бол нэлээд судалдаг байсан. Кинонд ч гэсэн байдаг шүү дээ. Одоо үгээрээ яаж илэрхийлж чинь одоо хүнээ яаж хөндлөж чинь хайрлаж чинь гэдэг юм. Иймэрхүү байдлаар маш их томдолт судалдаг хийдэг байж байгаа. За энэ нь бол одоо ингээд удам гарлын үед юм байна. Зан аашийн үед юм байна. Ажил хөдөлмөрт хандах юм байна. Аливаа бэрхшээл хандах наван тулах чадвар нь юм байдаг гэдэг мэдээд за ийм үед нь би ингээд одоо яг энэ маягаар оролцох юм бол энэ хүн дэмжээ юм байна. Хэрвээ оролцохоор энэ хүн ингээд эсэргүүцэх юм бол ийм аашаар авир гардаг юм байна гэдгийг мэддэг байсан. Ингэснийхаа дараа зөвшөөрдөг гэсэн. Угаасаа нөгөө дээр үед уламжлалт ойлголтоор эцэгийнхээ зөвшөөрлийг авч гэрэлдэг байсан. Эцэг эхчүүд нь энэ хооронд тэр хүүхдийг ингээд хандан судлаад болохгүйг нь мэдээд за болохоор бол одоо хоёр талд ярилцаад хизээ хэлсгөө хизээ хурмаа хийгүү энэ асуудлыг хийдэг байсан үнэ. Одоо яг нөгөө хүний эрх эрхчлөө гэдэг дээрээ тулгуурлаад мэдээж хайр дурлал сайн дурын үндсэн дээр гэрлэг хийдэж гисэн нөгөө сонгох гэдэг тал дээр жоохон залуучууд нэг буруу ойлголтоо. Буруу ойлголтоо жоохон нөгөө яг тийм мэдлэг байхгүй, боловсрал байхгүйс одоо сэтгэл хөдлөлөөр илүү ажиглах. Яг тэр нөгөө залуучууд нөгөө амьдралыг даван туулах
янз бүрийн нөгөө амьдрал гэдэг чинь дандаа шодон юм уу дандаа нөгөө олон бэрхшээлтэй байдаггүй. Аль нэг нээлтчихэд зовлон байх юм тэрийг яаж жаргал олох уу? Жаргалыг яаж тогтун бариад очих уу гэдэг ийм талын төвчлэг зөвхөн тутмаг байдаг. Тэгэхээр энэ үднэс нөгөө залуучууд танай яаж гэвэл тэр нөгөө гадна харагдах байдлаас таалагдах байдлаас илүү тань одоо энэ хань гэсэн байдлаар үздэг байдал илүү их ажиглагддаг юм шиг санагддаг минийд. Тийм учраас өвгөн одоо орчин үед те яаж сонгох вөхөр шууд ингээд таалагдсан бол дуурсан бол таалагдсан бол одоо хань гэж болно гэдэг маягаар биш юм маш амархан үзгээр ингээд харах биш. Нэг үнэхээр тань таалагдж байгаа юм бол хэмжээ үерхээч гэж би санал. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг надтай ярьж уулзж байгаа хүмүүсээ дийлэнх нь үерхээгүйгээр бүр сарын дотор гэр бүл болсон тиймхүү байдал илүү их ажиглагддаг зөвлөгөө аваад иж байгаа хоорондоо үл ойлголцох байгаа хүмүүсүүд донд тэгээд үерхсэн ч гэсэн яг нөгөө биений танаагүй хандахгүй байдаг ийм байдлаар ажиглагддаг. Тэгэхээр хамгийн түрүүнд би залуучууд өгч сайхан үерхтэй гоё цэвэр ариунаар одоо юу гэдэг ихтэй эхнээс нөхрийн харилцаанд орж байгаа биш. Нөгөө бие биестогийн харилцаа биш. Илүү ингээд би энэ сэтгэл зүйн би энэ яаж тусаж чадхаар нь ямар зүйлээр ялгаатай байна. Ямар зүйлээр одоо би давж тудлахгүй байна. Тэрэн дээр нь би яаж дэмжих үү гэдэг ийм байдлаар аюу сайн ажиглах хэрэгтэй гэдгийг зөвлөдөг. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо юу гэдэг сайн надад таалагддаг сайн чанараас гадна сайхан зүйлүүдээс гадна бас би одоо ингээд ирээдүйд шоконд чочирдохгүйгээр ямар саад байна, ямар муухай байна гэж тэрхээс өмнө мэдчихвэл зүгээр байдаг. Жишээлбэл одоо ийм зүгээр нэг яг юу байдаг ш. Арх уулгач. Арх ухаараа хүн чинь нөгөө өөрх нь нөгөө ухаанаа алддаг үе гэдэг чинь алкогол хийхэд тэгэхээр ингээ яаж ингээ айш аваар гарч ий. Тэр нь мэдчихвэл тэгээд тэр айш аваар гаргаж байгаа айш аварыг би ингээ засаж чадхаар байна уу? Би ингээ хичээсэн ч гэсэн тэр хүн засаж чадхааргүйгээр тийм хэцүү айш авсан байна гэдгийг мэдчих. Тэгээд яхаа үүсдэг шиг ярьцх уу яах уу гэд. За эсвэл одоо ингээ тэр хүний төвчшгүй нэг юм зан чанар гэдэг чинь одоо ганцхан ингээ одоо юу гэдэг хэрвээ таны найз залуу энтэй ингээ мэдээж гоё хацсан өөрөө онцолж байсан юм гэдэг тийм ингээ гоё бэлэг өгнө ресторанд орно 6 орно за энэ шууд ингээ өөртөө их гоё харагдсан надад. Гэхдээ хотод эмэгтэйчүүдтэй яг яаж харьцаж байгаа бас хацууд үзэлтэй гэсэн. Шууд эмэгтэйчүүдтэй яг над шиг ингээ хацтай харьцдаг шиг яг адилхан харьцаад байна уу? Эсвэл арай жоохон хэрцгий хүндий хүүтэн харьцаад байна уу? Тэг ийм байдлыг сайхан харьцуудаа бид нар ч өөрсдөө боддог шийдвэр гаргах чадвартай юм гэсэн шүү дээ. Тэгээ эрэгтэй хүн байх юм бол эмэгтэй найзаач гэсэн бас юм. Надтай яаж чадж байна? Надаас юу нэг чинь надтай яаж одоо юуг илүү шаардж байна? Бусад эрэгтэйчүүдтэй ч гэсэн яаж чадж байна? Тэр зэрэг тэднийг шүүмжилж гэнэ үү, сөргөөр харж гэнэ үү, эргээр хэлж гэнэ үү, за болондоо тэгэндээ гэсэн маягаар өгөөд иймэрхүү байдал аягуусаа ажил нэгдүгээр хувийн хувьдлаас. За хоёрдугаар тэр бүлийнхэн байдал нь бас аягуусаа ажил гэр бүлийн эцэгчүүд нь яг хоорондоо яаж харьцдаг, хүүхдүүдэд яаж зааж сургадгийг, яг юуг эрхэлдгийг, юуг цээрлэдгийг энийг аягуусаа ажил. Яг тэр би ингээд найз залуутайгаа найз охинтой боллоо гэхэд хоёр гэр бүл болсон тохиолдолд яг би биенийхээ хамаг юм илүү их сайн мэддэг болно. Хот байх хугацаанд бол хамаг сайнаа гадаж болж байна. Яг ойлгох үедээ нөгөө зэсэн цохиулаа гэдэг шиг хамаг юм гарна. Тэгэхээр яг нөгөө хоёр биенийхээ хамаг юм мэдхээс гадна хоёр талынхаа гэр бүлийн байдлыг ч гэсэн мэднэ гэсэн. Гэхдээ манай залуучууд нэг зүйлийг мэдсэн. Хоёр өөрсдөө ингэ сэтгэлээрээ бие биенээ сонгоод сэтгэлээрээ амьдралаа бүтээж явах үед одоо өөрсдийг амьдралд бий болж байгаа. Тэр амьдралдаа яг өөрсдөө тэр амьдралдаа болсон уу гэсэн шүү. Аль нэг одоо орлогоороо ч юм уу, эрх мэдлээрээ ч юм уу, нийгэмд эцдэг байр суурьаараа агуу байгаа аль нэгэн талыг оролцуулж тэр хүмүүсийг оролцох боломжийг олгох бол буруу болно гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө хүнлэнгийн оролцоодын оролцоог ороод ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ чинь шодрог болоод байгаа. Яг тэгэхээр нөгөө хүн өөрөө хүний одоо гэдэг хүрнээ бэрээд бичсэн үүднээс за энийг ингээд цэцэл зүгээр юм болов уу гэх ингээд хандхаар хүргэн бэр нөгөө тун талдаа нэг шиг тасааг авах юм бол яхаараа надад дандаа ингэж хэлдэг ингээд яг тэдний үнцгөр ингээд хүлээж авахгүй одоо нөгөө жоохон гомдох маягаар хүлээж авах өндөртэй. Тэгэхээр хоёулаа хэлээд байгуулсаа ярьдаг би нэг тань гэсэн. Нэгдүгээр тийм хэрэгс тийм. Дараагийн нь болохоор
Манайх ингээд ерөөсөө ингээд бие биенээ сайн хинээгүйгээс болоод хэрэлждэг. Шууд хамтаа амьд ороод хүүхдтэй болдог ч юм уу. Тэрнийхээ дараа нөгөө жоохон өсөд үүсэт байдаг. Уг нь бол нэгдүгээр хамгийн түрүү миний ярьдаг бие биенээ аягүй сайн тань сайнаас болоод мөн суд талын тэгээд суд талын мэдчихэд ямар хипаам зүүмэл бүлгүүмэл гэсэн илүү тэгээд яаж энэ суд талын бие засварлах уу яаж хөгжүүлэх үү гэдэг тал би чадахгүй үгүй чадахгүй би хинэ болцоороо нөгөө талаар нөгөө хүн энэ суд талаа цэцэд залруулахад тэрийг хүлээж авах уу эсвэл угаасаа би энэ дуугүй гэдэг маягаар хандаад байна уу гэдгийг аюул сайн мэдчихээд энэ дээр хоорондоо ярьсан гэсэн. За хоёрдугаар болохоор худам талаа аюул сайн судлах гэсэн үг тийм. За гуравдугаар болохоор ялангуяа нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр тис хоёр өөр эртэнц нэгд орж байгаа гэсэн үг, гэр бүл болж байгаа гэсэн үг тийм. Эрэгтэй эмэгтэй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн физиологийн ялгаа, сэтгэл зүйн ялгаа гэдэг мэдж судалж байгаа дээр гэсэн. Яг тэр нөгөө энийг мэдхгүйгээс болоод ирснийх дараа хамт усны дараа эмэгтэй хүн байж ч тийх хэвээр эмэгтэй хүн байж ч тийх хийх хэвээр гэсэн юм байдлаар ингээд хандаад байна нөгөө. Уг нь бол орчин үеийн байдлаар хандаад байгаа шүү. Тэгсэн мөртөө яг ингээд англи дээр хандах хандлага нь ястаа тэгэх хэвээр гэх нөгөө уламжлалт мэдхгүй мэдлэгээр уламжлалт байдлаар хандаад за энээсээ болоод ингээд зөрчилтэй өс өндөр. Тэгэхээр эмэгтэй хүмүүс яхаараа юм байдгийгс болцсон юм тийм эмэгтэй хүмүүс яхаараа юм байдаг ингээд ингэж хандхаасаа дэдгэр тэр сэтгэл зүйн ялгаатай байдал бие биентэй ялгаатай байдлыг ойлгочих юм бол ингээд яг нэг гоё юм том давуу тал болно шүү. Магадгүй та дунд сургууль доктор биологи хичээлийг ойлгоогүй анатомын хичээлийг ойлгоогүй танилцсныхаа дараа хань ижил дээр тодруулаад биологи анатом одоо гэдэг нийгмийн ийм зүйл олон зүйлийг мэдэх юм боломжтой болчихж байгаа байхгүй яг амьдрал дээр. Тэгэхээр ийм маягаар ингээ хүлээгдэж хүн ингээд гэр бүл болохоор илүү олон зүйлийг өөрийн бие сэтгэлээрээ мэдэрч туулдаг юм гоё үе болно гэсэн. Гэтэл нөгөө ийм өнцгөөс нь харахгүйгээр чи намайг тэжээх ёстой би тийх ёстой гэсэн ийм байдлаар хандцаараа харилцааны үл ойлголцоо ялгаатай байдлыг процесс эндээс болоод стресс олгоод ингээд жоохон нөгөө явандаа юу гэдэг гэр бүл салбарт нэлэх эсвэл эргэжтэй толгой эмгтэй хүн онцгүй ер нь гэрлэж яах гэсэн ийм нэг хөө байдал болчтой гэсэн. Угтаа бол гэр бүл гэж хамгийн гоё хүний хөгжлийн хамгийн гоё шат болно гэсэн. Тэр хүн эцэгхээсээ юу сурсан өөрийн хүсэл мөрөөдлийн тэр хүсэл мөрөөдлөө ганцаараа авдаг хүн өөрөө хийж чадна. Гэхдээ өөрөөсөө хамааралтай энэ цорын ганц эрэгтэй цорын ганц эмэгтэй хоёрын дундаас төрсэн хит хитэн хүүхдүүд ялгаатай хүүхдүүд ааш тэр хүүхдүүд ээжийнхээ хэлээд үүснээс болоод эрэгтэй эмэгтэй тэр адилхан эмэгтэй ихэд бусад нөгөө үүсэн цагаас эхлээд ялгаатай гэдгийг ээж нар мэдчихэж байгаа тийм. Тэгэхээр ийм ялгаатай хүмүүсийг нэгсэндээ жижиг хүн төрөлхтөн гэсэн. Энэ хүн төрөлхтөн би ингээд хамтдаа амьдрахаа яаж би өөрөө тийм нөгөө эцэгхээс авалж авсан сайхан зам чанар тэгээд өөрөө хүсэл мөрөөдөл энэ мэтийг ингээ яаж энэ олон хүмүүсийг нэгтгэж хагаад нэгэн тул олгож явах гэдэг маш гоё тал амжилттай уу яа. Энийг ингээ ойлгохгүй та хичнээн хувийн хөгжлийн сургалтанд суугаад хичнээн гоё юу гэдэг ингээд карьер юу гэдэг ийм хөө янз бүрийн сонсоод одоо тухайн үед л гоё ингээд урам хүч авна гэсэн ш. Яванда тэгэл нөгөө л гэр бүлийн хүмүүс ойлголцоог болж байгаа. Тэгэл унтраал яваад байна гэсэн үг. Толгойч их мэдлэгтэй яг тэрийг нөгөө өөрөө мэдэрч чадахгүй ийм хүн нөгөө жоохон сэтгэл хангамжгүй болно гэсэн. Тийм болов. За 2 дугаар асуултаа асууя. Нэгэнд гэр бүл болсны дараа таарч тохирохгүй асуудал гарвал яах вэ? Одоо ингээд нэгэнд гэрэлцэн тохиолдод асуудал хурцсан. Тэгээ энэ асуудал хурцсан гэж гинт нэг өдөр яг өнөөдөр гинт хурцтай чи ямар хэл асуудал гэсэн юм бол өнөөдөр гэсэн асуудал шаахгүй. Энд чинь ингээд баг багансаа үүсэл нөгөө энэ ямар сони юм бэ? Би тийм дургүйгээл хоорондоо маргалдаал тэгэл ингээд дотроо ингээд хийгээд яваад байна гэсэн үг нөгөө асуудыг болж харчаад яаж шийдэх үү, яаж ойлгох үү гэдэг юусоо тэр талд байх гэсэн. Нөгөө өөрөө өөрсдөө хамгаалаад чи ямар сони би ингэж бодоогүй штэ гэд ингээд нэгсэндээ нөгөө сэтгэл зүйн гэмт ч юм уу харилцааны зөрчил явсаар агаад аяндаа энэ нөгөө сэтгэл зүйн гэмтлүүд ерөөсөө би энэ үүдэд бохгүй юм байна. Миний амьдрал биш байна гэдэг маягаар ингээд нэгдүгээр нөгөө хоёр хүн хоёулаа өөрсдөө ингэ хандаад тийм ойлголт чинь. Одоо хоёрдугаар энэ хоёр хүн ч нөгөө хоорондоо ойлголцоогүй юу гинцэж байгаа шүү дээ. Харилцааны явд ингэ сэвдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр гинтэндээ орсон юм шиг болж байна. Одоо ингэ эхнэрийн одоо нөхрийн тал нь болохоор эхнэрийн муулаад эхнэрийн тал нь болохоор
нөхрийн муулаа те дараа нь угаасаа таа болохгүй. Угаасаа танаа их нэгч юм. Угаасаа танаа нэгч юм. Чи одоо ингэж явж байгаа эртхэн дээр ингээд буруу нөлөөл. Одоо нийгэмд бол нэг талаараа буруу нөлөөл маш их байдаг байхгүй. Ихэнх хүмүүс нь яадаг гэхээр нөгөө дандаа нөгөө хар сөрөг мэдрэмж хүчтэй толгуурсан тэрийг нөгөө цэцэг залруулахгүйгээр ингээд нөлөөлчих. Угаас би ч гэсэн юм байсан. Тэгэхээр чи ингэх хэрэгтэй гэдэг нэг сөрөг болоод гэтэл өнөөдөр цаг үе маш гоё боломжтой цаг үе. Өнөөдөр ч одоо ингээд сэтгэл зүйн одоо гэр бүлийн чиглэлээр сэтгэл зүйн чиглэлээр мэдээлэл бол хаанаас боломжтой болсон байна. Энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагууд мэргэжсэн хүмүүс дараад ирсэн байна тийм. Гэтэл бид нар ингээд юу гэдэг нь шоу ч юм уу янз бүрийн нөгөө бизнесийн хэмжээнд дэр ингээд мөнгө төрүүлж байна. Яг ингээд зүрх сэтгэл зүйн хувьд ингээд зориулах юм дээр жоохон харам хөндөг юм шиг санагдав. Сэтгэл зүйчдэр очиод ингээд гоё өөр хүнээс нь гоё зүйлээ аваад яах вэ хүүгээ засгаас өгдөг. Манай хүмүүс ингээд яаж ханддаг вөхөд нэг л удаа сэтгэл зүйчээс зүйлээ аваад тэгэл тэр нөгөө нэг эд шидийн хүн шиг тий одоо нөгөө бирд шиг шууд ийм үг нөгөө асуудал амар гоё болж байгаа юм шиг хэлэлттэй ирдэг. Уг нь бол ингээд 3-4 доотлон 4 удаа сэтгэл зүйчтэй уулзсан. Тэгээд дээрэс нь тухайн асуудал ямар байгаасаа шалтгаалаад 12 магадгүй жилийн турш хүртэл ажиллах юм болон ажиллах хэрэгтэй. Тэгвэл манай нэг л удаа уулзаад бүх асуудал гоё болчихж байгаа юм шиг ингэж хандаад байдаг. Тийм хандлагатайгаар ирдэг. Эсвэл ингээд сэтгэл зүйчээс ингээд зөвгөө авах гэхээр яг өгөхөд одоо чиний буруу биш нөгөө хүний буруу ахгүй чи бол ийм гоё гэдэг нөгөө өөрийгөө жоох ингээд яах юм одоо юм горилготой ч юм уу найдалтай болоод ирчихдэг. Тэнгүүд нөгөө сэтгэл зүйч нь уулзаад та нэг жоох ийм өндөр жоох алдаг гараад ер нь та өөрөө ихлэд гоё ингээ оролдоод өөрчлөгдөд ингээ явчихвал тэгэхээр нөгөө жоох ажиллагаа болохоор өндөр жоох хойд ханддаг. Ийм нэг жоох дэмэдэг, айцтай хүмүүс их байдаг. Тэгэхээр нэгэн чухал нь заавал сар гэх шаард биш. Ямар зүйл болохгүй юу боломжгүй зүйл гэсэн боломжтой байдаг гэсэн үг гэдэг. Гол нөгөө хар хүнс гэж яриад итгэж тохиолно юм шиг. Тэгэхээр ингээд та өөр ингээ оролдоод үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл хоёрын нэгэн цагийн гоё дурсамж байна. Нэгэн цагийн гоё дурч хайрыг мэдсэн тийм үе байгаа тий. Хоёрын дундаас өөр хүүхдүүд хинийч буруугүй хүүхдүүд бол эцэгхөө сонгож төрдөггүй. Тэгэхээр хинийч буруугүй тэр хүүхдүүдийг буруутай юм шиг юм сэтгэл зүгээр нь өсөж том болох шаардлагагүйгээр та ингээ өөрсдөө ялангуяа нэгэн санаачлаг аваад ийм зүйл дээр анхаарал тавих зүгээр миний хувьд зөвлөдөг. Одоо хүч сэтгэлийн хувьд бол сэтгэл олон байна тийм сэтгэл зүйн хувьд эдийн засгийн хувьд бие махбодын бэлгийн өвчрөл гэдэг нь шиг гэдэг. Өвчрөлийг бол одоо орчин үед судлаачид юу гэж авч үздэг вэ гэхээр орчин үеийн боолчлол гэж үздэг. Боолчлын нэг хэлбэр. Тэгэхээр ингээ хүчрхий яагаад гэвэл хин нэгэн хүн одоо юу гэх би одоо ханижлаа ингээ чим өөдгөө онцгөө чамаг ингээ сэтгэл санаагаар ингээ байнга ингээ гутаагаал найз нөхдөйхэн дэргэд манай нэг юм чадсан чи цаашаа явмаа ингээд хахад тэр хүнийг нэг гэсэндээ ингээ одоо сэтгэл зүг ингээ гинтэж байгаа л гэсэн. Тэр үнэлэхгүй байна, хөндлөхгүй байна. Миний юм биш. Энэ зүгээр л миний нэг хэцүү юм уу, миний нэг хэрэг, миний нэг үйлчлэгч гэсэн байдлаар ингээ хандж байгаа. Тэгэхээр ийм байдлаар надтай хинээг хандаад надад ч гэсэн таатай биш байгаа байхгүй. Тэр хүн ингээд чадваргүйтэй ингээд чиний хажууд байж байгаа биш. Хүүхдүүдээ бодоод магадгүй байж байгаа. Гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг бодоод өөрөө ингээд хэсэд байж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш ингээд энэ надаас ингээд хайгаад ингээд байж байгаа юм иймэрхүү байдлаар ажиллахгүй. За нөгөө талаар ийм хүчрхийллийг үйлдэж байгаа хүчрхийлэгч нь өөрөө сэтгэл зүйн онцлог юм гэмтэлтэй байна л хүүхднээс нь да одоо юу гэдэг өөр нь өссөн хавцууд нь хин нэг өөрийн нэг өгт орд үзчихсэн чинь эсвэл өөр одоо 90 тойронд байсан томсон хөрөгчт нь яг бие биендээ тэгж ханддаг байсан гэж боддог. Тэгэхээр энийг яалцчгүй одоо зориг байгаа сэтгэл зүйчдэр мэрэгчлэн хүмүүстэй очоод зүйтэй ер нь болж байгаа зориг тавьдаг манай баяг юм уу? Манайд нөгөө жоохон уламжлал талыг байдаг шүү дээ. Одоо би ингээд сэтгэл зүйчтэй чод юм биш тийм сэтгэл зүйчрээр нэг амьдралаа заавал шаардлагатай юм уу гэх юм ийм хөө байлаа. Гэтэ тэрний цаана таны сэтгэлээс гадна танаас хамааралтай танаа гэрүүд хитэн хүн байна. Дээрээс нь хоёр талын хитэн хүн. Бүх хүмүүсийн сэтгэл зүйд нь нөлөөлж идэг гэдгийг сайн бодох. Нөлөөлж идэг. Тэ? Одоо өвчлөлт хөрөх. Ялангуяа хүүхдүүд чинь өсөж том болохоор таны тэр ийм юу гэж нь өвлөд бүрэх магадлал өндөр идэх байхгүй. Өөрөө хань ажилтай ч юм өсвөл өөрөө бусад хүмүүстэй ч гэсэн таны хайртай хүүхдүүд чинь яг тэгж хандна. Та ингээд одоо юу гэдэг
Өтөл шүүд гэсэн дээр ер нь хийсэн дээр ер нь тэр үед чинь таны хүүхдүүд тань руу ингэж хандвал танд тэр харамсаж хожигдсан тийм үе ирнэ л гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо байгаа цаг би нэрээ болохгүй байна гэсэн тийм ойлголт танд орсон л бол та яалтчгүй сэтгэл зүйчтэй л очроо гэж би зөвлөмөр. Тэгж та өөрийгөө болон гэр бүлээ үр хөвгтэй хамгаална гэсэн. Тэгэхээр гэр бүлийн нэг том үр нь ирээдүйд нийгэмд тийм сайн иргэнийг бичэх энэ том үүрэгтэй гэж гэр бүл үр гэдэг чинь. Тэр бид нар яг ингээд сайн иргэнийг сайн иргэдэг гэр бүл тэр сайн иргэд сайн иргэн гэр бүл дотор өсөж байгаа. Гэтэл бид нар яг тэр иргэнийг бэлдэж чадчихна үгүй. Зөвхөн л одоо ингээд мөрөд ингэж цадгалан устаас ингээд доогоор оруулахгүй байх болно гэд ийм хүн баягаар хандаад байна уу? Эсвэл өнөөдөр хүүхдтэйгээ ярилцаад хүүхдэд ойлгоод ингээд явал маш их чухал. Дээрээс нь манай гэр бүлд алдчихсан. Одоо манай Монгол гэр бүл гэх юм уу эсвэл одоо миний үйлчлүүлж байгаа одоо миний одоо 27 жилийн хугацаанд гэр бүлийн чиглэлээр гэр бүлийн чиглэлээр ажиллаж байгаа гэрүүдэд тэн дээр ингээд ажиллахад манай гэр бүлүүдэд хамгийн их тулгамдж байгаа нийтийн нэг хэд хэдэн шинж нарууд. Нэгдүгээрт бол танаас өмнө хайртай ярьдаг. Танаас өмнө гэж одоо ч хэвээрээ өмнө 27 жилийн өмнө ч бас энэ байсан одоо ч энэ хэвээр байдаг. Тэгэхээр энэ уг нь бол бид нар ингээд би бараг аав ээжээсээ зөрөөд аав ээж нь битгий суу гэж хэлж хахад найз нөхд нь битгий гэрэл гэж хэлж хахад зөрөөд гэрэлсэн байгаа шүү дээ. Өөр өөртөө биенээс бодоод тэгээд яг жоохон ингээд асуудал манайхан болчтой. Тэгэхээр танайхан манайх ингээд харьцуулт хийж ийн гэсэн үг нэгсэн то танайхан бол хамгийн муу адын манайхан бол хамгийн сайн гэдэг. Тэгэхээр танайхан гэдэг үгийг сонссон би ямар байх вэ? Танайхан гэдэг үг сонсон танд ямар сэтгэл төрөх вэ гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй. Тийм учраас та хоёр өөрсдөө ингээд аав ээжээ оролцоод байгаа гэрлээгүй л бол аав ээж чинь хүчээр та хоёрыг суу гэж хэлээгүй бол та хоёр өөрсдөө амьдрал болж байгаа нь асуудал шиг гэдэг. Хэдэж тийм болохдуусыг оруулчихъя танайхан үг. Шүү. За энийг сонссон гадна тал нь ч юм уу одоо би ч өөрийгөө танайхан гэж хэлчих юм бол бүгдээр хоорондоо муудлаа танайхан дандаа тийм ч юм хэлчих юм бол энийг нөхрөөс дамжуулаад нөхрийн талын хүмүүсүүд сонсохгүй байдлаар нөхрийн талын хин нэгийг сонсцсон бол хэзээ сайхан хандахгүй өмнө гоёсаа харилцаа ингээд сэв суунаал гэсэн. Ер нь жоохон итгэлгүй болно гэсэн. Эврэг олно л гэсэн. Өмнө би одоо энэ одоо нөхрийн талын хувьд хамгийн сайн бэрэн байсан хамгийн сайн нөхрийн одоо бүрэн байсан бол танайхан гэсэн нэг л үгийг сонсчих юм бол за гэсэн ийм байдлаар ингээд харилцаа жоохон өдөрөд эхэлдэг. Тэр хүний буруу биш аа. Тэрийг сонсон хүний буруу биш. Ягаад гэвэл гэр бүлийн харилцаа гэдэг чинь маш том итгэлээ. Хинтэж үгүй. Гайхамшигтай том итгэл тэр чигээр өгсөн байдаг гэсэн үг байхгүй. Хоёрдугаар тэр итгэл маань маш эмзэг байдаг. Жохоо л үг сонсоод амархан говцчих гээд байдаг. Жохоо юм сонсоход амар баярлчих гээд байдаг. Маш эмзэг байдаг. Бид нар ингээ ажиллагаа хүмүүстэй маргалдаад муудаа нугасаа ингэж тэгээд тиймэрхүү байгаар байдаг ш. Тэгээд нэг жоохон яхаар чидсэн мэдтэйгээл яриад тэгэл тэрэг одоо илэрнүү байна уу гэж шигээ. Тэр бүлийн харилцаа гэдэг нь болохоор тэрдгүү. Тэгээ яаж хэлхээ аргаа мэдгүй хэлийг гэхээр одоо буруу хэлчихвэл буруу ойлгочихвол үгээ байнгын болгоомжтой хэлчихээр нэг болгоомжгүй байдлаар би угаасаа энийг хийх болохгүй гэдэг ингээ хэлчих юм бол үгээ хань ижил нь буруу ойлгочих ч юм уу тий магадгүй хэрүүл маргаа үүсчих ч юм уу эсвэл одоо хэлээ хэлж чадахгүй байж чадахгүй ингээ энэ дотор ингээ хураатаа л яваад чадахгүй тэгтээ хураалтаа нэмэгдээл яваад ийм хүмүүс маш эмзэг гэдэг байхгүй тийм учраас танайхан манайхан гэдэг үг юусоо хийж болохгүй. За хоёрдугаарт бол чи эмэгтэй хүн байж штэ чи ээж яагаад хүүхдээ ингээ өгдүүлээд байгаа яагаад бүр орон чи юм уу чи ер нь юу хийж байгаа ингээл эсвэл нөгөө эмэгтэй нь болохоор чи нөхөр чи намайг угаасаа тэжээн гэж авч яваад тэ чи ясна одоо хүн гэр бүлээ тэжээж чадахгүй гэдэг ийм хүн байдаг юусоо бас байж болохгүй. Тэгэхээр энэ чинь нэг тухайн хүнд ингээд өөртөө үл итгэх одоо өөрийнхөө ханиг одоо үл хүндэтгэх одоо билээлт ингээ буурах ч гэдэг юм иймэрхүү байдлаар ингээд жижиг юмуд бий болоод байгаа. Тэгэхээр боломгүй хийж болохгүй хэлэхдээ жоохон бодож арай жоохон өөр үгээр хэлэх ийм зүйлүүд ингээд аюулсаа бодох гэсэн. Хүмүүс гэрэлтэй харилцаа дээр зүгээр нэг хамт хоо бидэл хамт унтаал хамт нэг байшин дотор байдаг ойлгох биш байхгүй. Энд чинь харилцаа нь маш нарийн эмзэг зүйлүүд явагдчихэдэг. Та ирээдүйд нийгэм одоо үгүй 70 наснда 80 наснда жаргаж явах уу жоохон зовж явах уу, гундуу явах уу, жаргалтай цоглог явах уу гэдэг нь энэ төрлийн харилцаа дотор явж байна. Өнөөдөр ивент тэтгэгчтэй танилцуулъя. Японы нүдний тусгаалга онлайн шоп. Та Facebook хаягаар нь ороод өөрийнхөө дуртай бүтээгдэхүүнийг сонгоод захиалаад хөргүүлээд авч болно.
Японы нүдний сулга онлайн шопын хамт олонтой баярлалаа. Тийм учраас бид энийг бодож энэ нэг угаасаа энэ утсаас угаасаа би хэлсэн нэг энэ нэг хинэггүй байдлаар өөрсдөө хандаж болохгүй. Өнөөдөр ихэнх гэрүүлээд нэг жоохон тийм хинэггүй байдлаар аяг хандаад байд. За нэгдүгээр хоёрдугаар ингээ аяг ажиглагдж байгаа зүйл нь өгөхөр гэр бүл гэдэг чинь ялгаатай хүмүүс хоорондоо гэрэлж байгаа учраас энд нэг ганц биеийн соёл биш. Би ганцаар байсан бол би бол ийм дуртай, би ийм дурггүй, би угаасаа ингээд шударга байдаг, би угаасаа ийм тээж явдггүй ингээ яваад байж болно угаасаа ийм чам ганцаар. Гэхдээ би одоо нөгөө дасан турштай хамт амьдрах хүнтэй болцсон байна. Тэр хүнтэйгээ би өөрийгөө ингэж харьцсан бол би өөрийгөө тулгаад байна гэсэн үг. Тулгаад тэр хүнийг үздэг сон. Тэр яг хөөхд бусдын соёлсон. Бусдын соёлсон. Одоо бид нар гэртээс өмнө аав ээжээ хайрна, хамт амьдрал ингээл хайрладаа сумаг юмараа хангалтаа ингээд бэлтгэл ингээд яваад гэсэн чинь аюулгүй байлгуулээд яг хувийн соёлсон гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо би нөгөө амьдралын жимсээр хүмүүсийн одоо хөгжлийн дараагийн шатны түвшин болох хайртай хүн олоод гэр бүл болж байгаа. Өөрийн гэр бүлээ үүсгэж байгаа гэсэн чинь өөрийн компани үүсгэж байгаа гэсэн. Тэнгүүд би тэр дээр би тэр компанидаа дандаа би гэж байж байгаа. Тэгэхээр ингээд би дандаа би их юм бол нөгөө хүн чинь ингээд би энэ хүн хин ч юм бэ, энэ хүн намайг ерөөсөй ойлгохгүй юм байна. Гэсэн ийм бодол үүсчихсэн гэсэн байхгүй. Тэгтээ хэлээ хэлж чадахгүй байв гэж. Тэгэхээр ингээд хосын соёлсон. Хамтын биш хосын соёлсон. Тэг яаж ярих вэ? Яаж сонсох вэ? Яаж хүндэх вэ? Тэг яаж хайрлах вэ? Тэг эн чинь ингээд манай Монголын ялангуяа манай Монголын гэр бүлийн соёл бол маш дэлгэрэнгүй байдаг. Өөрөө яаж хийх вэ? Ахын байдлаас болол сайныхаа хоол ундныхаа дэж нэмттэй төрүүлж ягална ч гэх юм те. Хинтээ ингээд зүйлүүд байдаг ч тийм. Ахын соёл нь бүр ингээд байж идэг. Хинрээ яаж хандах вэ? Толгор биетэй ихнийг яаж хандах вэ? Хинрээ яаж хандах вэ? Хүүхдтэйгээ яаж харьцах вэ? Хүүхдүүд болохгүй юу байх вэ гэж зэрлэх. Тэ ихнэлэг гэсэн ингээд бүх юм усаараа соёлоор ингээд хатчихсан. Тэр нь одоо ингээд зарим байдаг. Зарим ингээд яг хуу тухайн цаг одоо орчин үеийн цаг тараахан нийцгүй тийм зүйлүүд ч гэсэн байна. Гэхдээ уламжлалт дээр өнгөрсөн хотцсон зүйлүүд биш аахгүй. Уламжлалт нь маш олон жилийн хугацаанд энийг гэр бүлүүд өөр хооронд дотор хэрэглээд асуудал ингээд магадгүй энэ соёлыг дагаад асуудал шийдсэн үе ч гэсэн байдаг. Тэр асуудал басан ч асуудал ингээд маш том асуудал орж ирэхийг хамгаалтаж яж олон энэ соёл уламжлалт соёл. Дандаа ингээд нөхрөө хүндэл ингээд цайны дээжийг хоол цайныхаа дээжийг нэгтэй аяглаад нөхрөөхөө юм хэлээд шинэрээ хүндлээд ингээд хүндлийг мэдэрсэн хүн тэр хүндлээрээ ханд. Тэр манайхаа энийг ойлгохгүйгээр би чамайг ингээд хүндэлж байгаа чи намайг хүндэлж та эхлээд чи намайг хүндэлж хижээ чи гэдэг ингээд байж болохгүй л гэсэн. Тэр ингээд тулгаж шаардсан юм яг ингээд жинхнээсээ сэтгэл гардаггүй байхгүй. Харин өөрөө өсөж өөрөө тэр хүнийг би хиймээр байна, би хайрламаар байна, би хүндэлмээр байна гэдэг ийм байдлаар хийсэн бол тэр зүйл чинь тэр хүний сэтгэл төрөхөөр эргээд тэр нь гарч ирдэг байхгүй. Миний ихнэр миний хань намайг хүндэж байгаа. Би ингэж байж болохгүй шүү. Би ойлгох хэрэгтэй. Би ингэж тийм иймэрхүү байдлыг гаргаж ирдэг гэсэн. Тэгэхээр ингээ манайхан тийм байдлыг ингээ мэдчихүүлээ гэж зүгээрээ гэсэн. За 3 дугаарт нэг алдаад зүйл нь болохоор яг өөрийнхөө гэр бүлийн хүмүүжлэр яг өөрийнхөө хүүхэд насны олж харсан тэр одоо юу гэдэг харилцааны арга барилаараа өөрийнхөө гэр бүлтэй хань ижилтэй зэдэг байна. Биелээ хүүхэдтэй байна. Одоо хамгийн нэг нийтлэг жишээ авах. Сайн бид манай байгууллага бид нэр ингээд нэг бараг 30 гаруй удаа хамтууд дээр сэтгэл зүйн сургалт хийсэн. Тэгэхээр хамтууд хөтлөж байгаа хоо одоо та нар ийм үг сонсч ирсэн үү гэдэг юу гэдэг таны үеийн хөтөлцөө та одоо таны одоо бичсэн ч одоо цаг үе чи өөрчлөлтэй гэдэг ийм үгийг та залуучдаас сонсч байгаа хүүхдүүдээс сонсч байгаа гэхээр сонсч гэдэг. За тэгвэл та энэ үгийг өөрөө аав ээжтэй хэлж ирсэн үү? Хэлээгүй мэхэд тэгэж ингээд дотроо хэлэхгүй. Тэгээ дотроо бодож ирсэн тийм юм байдаггүй байдаг гэж байна. Байсан. Яг тухайд нь аав ээжээ цаг үеэд байгаа аав ээжээ удаас ингээд хамаагүй хэлэхгүй тийм үе эсэж. Тэг одоо болохоор нөгөө ачлаад ирчүүдээ хөгжсөн учраас залуучуудад ингээд чөлөөтэй аав ээжтэй чөлөөтэй хайцдаг болсон байгаа. Аав ээжүүд үед болохоор тэг чөлөөтэй хайцдаггүй байсан. Өнгө ингээд тодорхойлцдаг. Гэтэл тэр үед бол хүмүүс таны үед уу таны үг бүртээ та яад намайг ойлгохгүй гэж маш их боддог байсан. Тэр юм мэдхгүй гэж сүмдэлж байгаа. За дээрэс нь та ингээд хамтууд өөрийнхөө аав ээжээс хүүхэд байхдаа
Өөрөө аав ээжээс ийм үгийг сонсч ирсэн үү гэж асуухаар сонсч ирсэн гэдэг аахгүй. Тэр нь юу гэхэд би чам шиг байх та. Би ингээд луу байх та. Би чиний үед байхдаа ийм байсан гэдэг үг аав ээжээсээ сонссон уу гэж хүндээ сонсч ирсэн гэж. Одоо та яг энэ үгийг өөрөө өөр хүүхдтэй хэлж гинүү гэхэд хэлж байгаа. Тэгэхээр эн чинь ингээд үеэс үед ийм үгнүүд байсан, сонсч ирсэн, яригдчихсэн үгнүүд байгаа байхгүй. Магадгүй одоо энэ залуучууд ч гэсэндээ өөрөө үр хүүхдтэй болоод итэл насан дээр ирэхээр ахмад насан дээр ирэхээр би чам шиг байх та. Одооны залуучууд ямар сони ингээд ийм үг хэлнэ. Одоо энэ залуучууд болохоор аав ээжээ чимээгүй таны үе өнгөрсөө гэд хэлж байгаа. Гэхдээ өөрөөсөө ингээд ахмад болоод ирэхээр үр хүүхдээ яг энэ үг хэлнэ. Энэ байдаг л үг дамжигцаар ирсэн. Гэхдээ энд нэг ялгаатай зүйл нь юу вэ гэхэд тухайн цаг үеийн хүүхдүүд өөр байгаа тийм. Одоо миний үед болохоор ингээд аав ээжийнхээ үгэнд орох ёстой том өмнөөдөөс том өмнөөдөөс үгээ их юм яас их том болсон цор хийгээд гэл ингээд буруутгадаг юм үеэсэн. Тийм үг гэж боддог тийм. Гэтэл одооны үед болохоор үзэл одоо ингээд чөлөөтэй хэлээ өөрийгөө зөв ойлгуулаа гэдэг ийм зүйлүүд хүүхдүүд өссөн учраас яг л ийм ойлголтоор өгсөн. Тэнгүүд нь чи миний үдээс том юм ярьлаа гэхэд тэр хүүхдүүд ингээд сонь санагддаг. Юм чи ямар сони юм яриад байна гэдэг. Тэгэхээр ингээ өөр байгаа. Тэгэхээр хамгийн боломжтой хөрвүүлж өөрчлөлтөх боломжтой хүмүүс нь хэн бэ гэхээр тэр хүүхдээс илүү нөгөө хүмүүс байхгүй. Аав ээж гэсэн. Биднийхаар бол чамаас илүү би хэдэн амьс илээсэн гэж ярьдаг шиг тэр хэдэн амьс илээсэн хүн. Яг тэр хэдэн амьс илээсэн хүн өөрөө хүүхд наснда хүүхд настай юу таалагдах олон зүйлийг мэдрээд ирсэн, туулаад ирсэн, сонсоод ирсэн тийм. Одоо ч гэсэн туулаад мэдрээд сонсоод ирж байгаа. Тэгээд үр хүүхдтэй хэлж байгаа. Гэтэл одооний хүүхдүүд болохоор яг миний үеийн хүүхэд нас, миний үеийн тэр залуу настай очиж чадахгүй шүү. Би бол очиж чадна. Би ингээд дурсамжаар ингээд очиж ирсэн. Би тийм үеийг даваад туулаад ирсэн гэдэг. Тэгэхээр одооний хүүхдүүд ингээд миний үеийг яасан би чиний үед автай юм байсан. Би чиний үед ингээд өгөх юм бол тэр хүүхд ерөөсөө толгоонд буух. Яг л тэр үед очиагүй учраас тэр хүүхдэд яг одооноос ихтэй ирээдүйн чухал болохоос шүү. Тэгэхээр эцэг эхчүүд энэ дээр алдаад байдаг байхгүй. Би чиний үед автай, би чам шиг хүүхэд автай, би чамайг юугаар тутаасан юм бэ? Бүх юм чин бэлэн байна. Бараг хүүхдүүдээс илүү сайн байна. Гэсэн чинь хамгийн чухал юмар тутааж байна. Хүчирхээлийн хамгийн түгээмэл, хамгийн сур одоо үзэгдэл нь хүчин зүйл нь юу вэ гэхээр үл хайхад. Үл хайхад. Өөрөөр хэлбэл одоо ингээд тэртээ одоо хүүхдүүдийн хувьд бол ер нь ингээд сайн ингээд сэтгэл зүйн чиглэлээр ингээд олон хүмүүст ингээд уулзаад явж байгаа. Бүх насны хүмүүс ярих хэрэгцээ маш их байна. Сайхан сонсоод ингээд тэр чигсдэг бүх юм ярьдаг. Яриад нэр чамаагүй ярина. Тэгээ энэ чинь юу гэхээр гэр бүл дотор тийм ярьдаггүй гэдэг нь чаа байгаа. Сонсдоггүй. Тэгээ яа гэвэл хүүхдүүд нь аав ээж юм яхаа. Хүүхдүүд нь аав ээжтэй хараад аав ээж нь шууд хорчдөг. Гэхдээ чи одоо юу яриад байгаа? Одоо ингээд чамд юу тутцсан тий? Чи ингэж тэгэж ингээд өөр ингээд шууд заагаа эсвэл би завгүй би ядраад байна. Ингээл хүүхдийн дуу. Тийм учраас нөгөө хүүхдүүдийг ихтэй ярих хэрэгцээ тусаж байгаа учраас өсөж том болох хэрэг хүн чинь нөгөө ярихаараа дамжуулаад хэлсэн өөрийгөө ойлгуулна, өөрөө ойлгоно, үннийг олж харна. Би энэ төр алдсан. Ийм ч үн юм биш тэгээ үннийг мэднэ юм тий. За ингээд тэр хэрэгцээ дотоод хэрэгцээ хангагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ярих ингээд бас бооцох хаагаа эсвэл ярих ямар ч хэрэгцээ байхгүй. Одоо орчин байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ? Яг гэртээ ихээр аав ээж нуцаа майжаал ямар ч завгүй болчдөг тий. Эсвэл ээж аав нь бүр орой унтахын үед ирдэг, унтсны дараа ирдэг, сэргээс нь өмнө яваад очдөг ажил руугаа. Тэгэхээр нөгөө хүүхд чинь ярих хэрэгцээ байхгүй. Тэр орчин бүрдэхгүй байхгүй. Тэгэхээр тэр хүүхд яг хаашаа хандж явах вэ? Үеийнхэн хүүхдтэй ирнэ. Үеийнхэн хүүхдүүд нь яадаг вэ гэхээр ямар ч тийм нэг амьдралын сайн муу юу гэдэг юу ч мэдгүй. Харин тийм ээ яадаг тийм аав ээж нар ингэж байгаа тий. Стон нэрээ гэл ингээд иймэрхүү маягаар хуваалцаад тэгээд тэр сэтгэл зүгөө ингээд хэцүү байгаа тэр сэтгэл зүгөө юугаар боддог гэхээр шохоолгол аягүй буруу сайн буруу зүгийг мэдгүй тэр зүйл маш их шохоод. Жишээлбэл электрон тамхи гэх тий. Цэн домдох. Стиг дорд үзэх нөгөө үеийнгийн ялгарлан надад үеийнгийн дээрлэх гэдэг чинь энэ юмс үүсэж байгаа байхгүй. Тэр бүхийг үл хайх гэсэн үг байна. Хүүхдийн ингээд хамгийн их гэмтээдэг зүйл нь болохоор хамгийн том хүчин зүйл нь юу гэдэг вэ гэхээр гэр бүл аав ээж нь тий.
За дээрэс нь сургууль, багш 3 дахь хүчин зүйл үе чинхэн болоод болж байгаа. Тэгэхээр энэ үйл хайхрах бол манайд бол маш түгээмэл юм. Заавал сэтгэл зүйн гэмтэл травм гэхээр л аав ээжтэй зодуулдаг тий амар тийм шатсан тэр зүг биш аахгүй. Энэ чинь боломжийн айлт ч гэсэн ийм нөгөө травм авчих. Аав ээж нь сайн хүмүүс ч гэсэн хүүхдэд травм авчих. Яаж травм авчих юм гэхэд нөгөө үл хайхарт би ярмаар байдаг аав ээж сонсдоггүй. Юм хэлэхээр чи юугаар дутаа чамд бүх юм байна утас байна. Бараг чи хүүхдүүдийг хэрэглэхгүй юм л чи хүртэл хэлж байгаа гэдэг маягаар ингээ харьцчихад хүүхдийн дотоод тэр нөгөө зүрх сэтгэл нь саваар ярих юм бол цэцгээр ярих юм бол дундаад хийж байгаа. Цэцгийн өсөлтүүд ингээ дундаад жагаад явчихсан. Тэгээ жоохон усын ихэр ингээ сэргээд ирдэг. Тэгэхээр ийм болоод гэж байгаа. Гаднаас нэг л сайхан гаднаа гэл хэзээ дотроо патент гэдэг шиг юм болж байгаа. Тэгэхээр ихэнх нөхрөө би биендээ амс сайхан ярилцж бай, сонсож бай. Сонссноор л үннийг мэднэгийг ойлго. Ярьснараа өөрөө доторх байгаа тэр тэгшлүүлнэ. Тэгээд тэр дотныхоо хүмүүстэй ингэж ярьж чадаагүй, дотныхоо хүмүүсээс сонсож чадаагүй тэр хүмүүс чинь бусад хүмүүстэй тэгш булсаар ядгарлан харьцсан гэсэн. Надаас дуугар хүмүүс би дорд үзэн, надаас дээгүүр хүмүүс би бэлтгэж харьцсан. Тэр энэ юм чинь гэр дотроо буйлаа. Тийм учраас ийм чухал зүйл нь ерөөсөө гэр бүл доторх болохгүй юмыг өөрөө мэдсэн бол бусад залруулахын төлөө өөрөө гоё ингэж нөгөө одоо хувийн хөгжлийн сургалтанд ингээд зөндөө олон сургалтанд суугаад миний би оролцоод хүмүүст амт суралцаад үзэж байгаа. Янзын гоё сургалт тэмдэглээд ичээд стандарт чи өдрийн дасгал бодол хийгээл тэ инээмсэглэл талархал гэл хийж байгаа. Яг юун дээр хацчихвээ хантайгаа хүүхдтэйгээ хамтдаа дийлэх бараг 90% цараа амьдч яваад. Гацараа ингээд сургалтаа сонсоод цараа дадлага хийгээл ингэ явдаг. Тэгээд сургалтанд дуусахаараа нэг гоё хэсэг гоё яжсэн аа. Заал нөгөө амьдрал руу орж. Тэгээд цараа биш би юу өөрийгөө ад жаргалтай гоё болохын тулд яах ёстой гэхэд дэмжлэг авчсан хэрэгтэй. Мөрчлийн хүмүүсээс. Ялангуяа би онцолж хэлэхэд сэтгэл зүйчнэр аваарай. Сэтгэл зүйчээс дэмжлэг авах бүрийг хиймээр санагдав. Сэтгэл зүйч нар бүр ингээд онлын шинжлэх ухааны судалгаан дээр суурлаад бүр тэр хүний төвшөөгөө орж тий тэрийг ингээд бүр ингээд савны ёроодыг тод цэвэрлэх тэр үйл ажиллагаа хийдэг гэсэн. Та хичнээн гоё ингээд уран зориг бол мотивашн аваад дотроо ингээд тий хэцүү шүү дээ. Одоо жишээд байшингаар ярих юм бол байшингийн зойрон бохор заван байдаг. Дээдх нэг өсгүүд ингээд цэвэрлээд ахаар тэр бохор заван дээд хэсэг яаж мэдрүүлэхээр үнэр гэж юм тий. Хичнээн сайн цэвэрлж байгаа чинь нэг л сонь ингээд нэг муухай сонь үнэр үнэртэй байдаг. Яг л тийм аа. Тийм учраас нэгэн талаа сэтгэл зүгөө засаж яах юм бол бүр үгүйтэйс нь л ингэж тийм зүгээр. Тэд цаг хугацаа. Бүр их амьдрах гэсэн тийм байдаг шүү дээ. Манайхан цагаан сар болохоор тэрээс янзын цэвэрлж бүх юмаа гаргаас эсрэл хэрэггүй юм. Яг тэр шиг л өөрийнхөө сэтгэлийг ингэж гоё цэвэрлж байгаа. Цэвэрлэл байхгүй болоод цэвэрлэл байхгүй мөртлөөд ингээд дээдлийн нисэн ингээд хацаад байв. Хийж байгаадаа л адилхан болно гэсэн шүү дээ. Тэрс наав. Мэдээж тэрс зөөш нь. Гэхдээ үнтэй ингээд хийдэг гоё гэсэн. Тийм маягаар манайх жоохон одоо гэхдээ нөгөө сэтгэл зүйн боловсрол аюул сайн хөгжиж байна. За дээрээс нь сэтгэл зүйн боловсрол гэдгээсээ илүү тэгээд гэр бүлийн боловсрол маш чухал. Гэр бүлийн боловсрол дотроо сэтгэл зүйн боловсрол, хувийн хөгжилтэй эрүүл мэнд, санхүү бүх юмуд ордог ба. Бүх юмуд тэгээ ажиглаад байхад хүмүүс гэр бүлийн боловсрол гэдэг чинь шууд ундаам гэсэн үг байна. Яг ундаам. Одоо та байшин байх юм бол ундаамаа зүг барихгүй бол жоохон салхинд газар хөдлөлтөнд ороо нурна. Тэрнтэй. Тэгэхээр та ундаамааг сайн соохонд бол би ингээ хазагтай гэр бүлийг байгуулж чаднаа. Тэр чадварууд бүрүүд надад байна гэдэг тийм итгэлтэй болоход гэр бүлийн боловсролыг сайн судалж. Гэр бүлийн боловсролтой болно л гэсэн. Тэр боловсролоор дамжаад та их сэтгэл зүгийг хөгжүүлэх юм уу, харилцаагаа хөгжүүлэх юм уу, ёс зүйгээ баримтлах юм уу, тий эрүүл мэнд, карьер гэдэг юугаа яах вэ гэдгийг гараад ирнэ гэсэн. Тэгэхээр одоо манай нийгэмд ер нь бол хамгийн их алдчихж байгаа зүйл нь ерөөсөө л гэр бүлийн боловсрол маш их алдчихж байгаа. Гэр бүлийн боловсрол чинь үүсгэлийн амтлагч орчин, миний харилцааны дадлагын орчин тий хайраа хөгжүүл, хайраа таних, асуудлыг шийдэх юм манай гэр бүлийн орчин. Өсөөр хүмүүжил гэдэг шиг. Хичнээн гоё ингээд одоо юм тийм айгүй гоё нэг юм хашилсаа гэдэгт гоё лам багштай байцаад нэг гоё ингээд тал тийгээл аюу гоё байж байгаа дүүн ингээд хажуугаар юм асууад
Ёо гэж гоё ачуулсан. Тийм дахиад асуухаар өстэй. Нөгөө хайш мөн хэлдэг тийм гадаа чиг ойролдог шиг. Яг л тийм байна л гэсэн. Тэр тийм байх бол системтэй дистарал дагав тийм боловсролыг эзэмшсэн ер нь хамгийн баталгаатай шүү. Жохоо хугацаа. Гэхдээ танаар дамжуулаад таны хань ижил танд нөлөөлөх одоо хоёр төлөө авах юм уу төсөөд дээрэс нь хамгийн чухал зүйл нь үр хөвгт чи хамгийн хэрэгтэй гэсэн. Өнөөдөр бид нар үр хөвгтөө юу гэдэг гэж ярьдаг шүү. Одоо хүмүүс энийг ойлгоцсон тийм би байшин бариад тав хаус аваад явах юм чинь ингээл нэг л үерээр алга болно тийм эсвэл ингээд явчихна. Эсвэл цаг үе мод цаг юм чинь би хамгийн чухал зүйл нь ерөөсөө хүн байх, хүн чанар тай байх. Хүн дээрлэхгүй хүнийг дагуулж төв чадварыг үлдээх хэрэгтэй юм. Энэ чадвар чинь ерөөсөө гэр бүлийн орчинд тоо байдаг. Тэр энийг сайн ойлгоод манай хүмүүс ер нь бол янз бүрийн ингээд чиглэлийн наривчсан боловсрол чадварыг эзэмшихийн зэрэгцээр гэрлийн боловсролтой жоохон анхаарчвал ер нь их сайн шүү гэж байна. Урилга хүлээн авч гэр бүлийн үндсэнтэй зөвлөгөө өгсөн мөнгөцөгчтэй баярлалаа. Энэ ярилцлага танд таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстэй түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.